Монгол улсын засгийн газрын 2026 оны 1 сарын 28-нд хөдөө аж ахуйн салбарт 60 жил өрөвдөлтөй ажиллаж Эрдэнэт мал сүргээ өсгөн ашиг шимийг нэмэгдүүлж малч ухаанаараа мандайлсан уул баян сумын дэгш багийн малчин чулуун дорж Эрдэнэт чимиг нарт Монгол улсын авраг малчин өрхийн шагналыг улсын хурлын гишүүн Хотгонбаяр, аймгийн засаг даргын орлогч Батбаатар болон аймаг сумын удирдлагуудын төлөөлөл гардуулсан өглөө. Нэгдлийн адуучин байсан. 12 жил адуу харуулсан. Улсын авраг малчин болсон. Адуучин болсон. Адуу гэдэг чинь дандаа хэрээр явдаг. Тийм шүү дээ. Хонтой цангашаанаас гараад харддаг. Заавал ийм хэрээр явж мал алдаг мал. Тэгээ ер нь гол нь сайхан тарга хүчтэй байвал адуу гэдэг чинь сайхан байдаг. 80 онд оруудуулаад 1000 адуу оруудуулаад ирэхэд миний адуу ганц сорогдолгүй ирж бай. Аймгийн авраг адууч болж байна. Энэ жил ер нь 300-аад төлийг боожлон хийж бодож байгаа. Хүүхдүүд минь одоо залгаар л ингээд малчин бүгдээрээ малчин. Зарим нь 1000-т малчин ч вэ, зарим нь 800-аас дээш малчинтай өрхүүд байна. Авраг малчид 6 хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд малчин болжээ. Сумын авраг малчин Алдар Туяач 1000 малчид тэдний дунд бий. Чулуун дорж нь адуу голлон малдаг. Жилийн эцээр 200 орчим адуу тоолуулжээ. Том хүү гант төмөр нь 50 настай. Аав ээжигээ дагаж мал маллах арга ухаанд суралцсан түүний хувьд мөн л адуун сүргэн өсгөн үржүүлж байна. Малыг дассан нутагт нь тогтуу маллах нь хамгийн чухал гэх аавынхаа цахаасыг хизээд санаж явдгаа тэрээр ярьж байлаа. Аавч одоо 50-60 жил мал малсан даа юм. Нэг юм тэгээд амь алавтай ханилал 60 жил болж байна. Өнөөдөр сайхан үнд цал авчгаад баяртай байна. Өнөөдөр маш их баяртай байна. Бид бүхэн бас энэ сайхан улсын авраг малчин гэсэн алдар нэрийг авлаа гэсэн тийм дуудлагыг авсаар л ер нь дандаа л баярын мэндчилгээд их сайхан байлаа. Ингээд нутгийн зон олондоо сум орон нутагта маш их баярлж байгаа. Аавч минь мал дагуул ам тосдно гэдэг. Тэгээд малаа сайн малж, малын биенээр сайн сайхан явцгааж байна. Бүгдээрээ бас 1000 малчингууд тэгээд сайхан байна. Энэчлээс улсын авраг малчин өрхийн дагалдах шагналыг сонголттой болгосон. Чулуун дорж Эрдэнэт чимэг нар интернет болон сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж сонгосон байна. Гал моринчлын босгон дээр Сүхбаатар аймгаас улсын авраг малчин 5, улсын хошоо малчин 1, улсын авраг сайлчин 1 тодорчээ. Шагнал гардуулахаар очсон малчин бүрийн сэтгэл тэнгэр өнтөө сайхан өвлжиж байна. Гэхдээ хавар цагийн тэнгэр хатуу гэдэг эрсдлээс сэргийлж малчтын бэлтгэлийг хангуулахаас гадна аймгийн аюулгүй нөөцийн үүс төжөөлийг сумдад олгохоор шийдвэрлэжээ. За малчт нь ер нь одоо өнгөрсөн жилүүдийн зуудын ард дээр бас бэлтгэл югаас сайн хангадаг болсон байна. Тийм учраас ер нь цагаагаар л сайхан байвал одоо тэгээд бид бүхний ажил сайхан болж байна да гэдэг ийм л мэдээлэл өгч जैन. Тэгээд одоо энэ хаврын үйлрэл бас өртөө тийм ээ аймаг орон нутаг нөөцтэйгээ өс төжилийн нөөцийг малчттай хүргэх ажлыг бас зохион байгуулахаар ийж төлөвлөд явж байна. Уул баян сумаас 2025 онд Монгол улсын гавьяат малчин 1, улсын авраг малчин өрх 1, аймгийн авраг малчин 3, аймгийн Алдар Туяач 2, сумын авраг малчин 8 тодорчээ.